Бид нар яг солгоо тархины хөгжилтэй өрөөсөө өлдрөө дагнцсан явж байгаа харагдаад байгаа байхгүй. 3D, 4D ертөнцид бол олдсон. 5D ертөнцөөс дээшээгээ бол бид үннийг барьж байгаа. Тэр дөрсгүй ертөнцид үнэн харшдаг. Тэгээ ажиглалгүй байхтсан эмнэлэг олон байдаг. Шорон олон болдог. Архичин олон болдог. Тэгээ хамжилттай байгаа байхгүй. Яагаад энэ хүүхдүүд уучраа олохгүй веб татчихээн те? Яагаад гараад пиг ууж байна? Яагаад тэгээ ажиглал гэдгийг мэдхгүй одоо болтол өөртөө ихтгэлгүй зориггүй толгоогоо онжуулаад те мөрөө авчиад явж байна. Тэгээд нөгөө том сургууль төгссөний ачлалууд нь хаана гараад байгаа юм бэ гэхлээр За сайн байцгаана уу? Оргил подкастын тавтай морил. Манай өнөөдрийн дугаараар бясалгалын багш Тунраа багш маань ирсэн байна. Тэгээд яг одоо бид нэр Octagon London сургуульд нэг ангид сууж байна. Тэгээд ямар ч гэсэн урилга аваад хурж ирсэнд танд маш их баярлалаа. за тэгээд манай Тунраа багш манай сургууль дээр бас бид нэр хамтарч ажиллаад сурагч нар бүгд өдөр болгон бясалгал хийн. Багш нартайгаа хамт бясалгал хийх юм зөв дадлыг бид нар суулгах гэж зорж байгаа. Бас би бас сүүлийн 10 жилийн хугацаанд ер нь бол тууштай бясалгал хийгээд энэний үр дүнг бас хувьдаа мэдрээд явж байгаа хүний хувьд энийг бас маш чухал гэж үзэж байгаа. Тэгэхээр ийм мундаг туршлагатай багш ирээд бас биднэрт мэдлэгээ хуваалцаад бас манай сургуулийн сурагч нарыг бас ингээд дэмжиж гоё чиглүүлж өгөхөд зөвшөөрж байгаад би бас маш их баярлалаа. за баярлалаа. За тэгээд сая хоёлаа ингээд таны түүхийн талаар бас ярилцчихлаа. Та 2008 оноос хойш бясалгалыг анх сонирхоод 11 онд багштайгаа уулзаа тэгээд ярьж исэн. Тэр түүхээ үргэлжлүүлээд ярив. Тэгэхээр та ингээд усыг хүртэл бүтцийг нь солих төвшин анх итгэхгүй байж байгаад тэгээд нөхөр дээрээ бас ээж дээрээ гэсэн тийм туршиж үзээд сонин ийм үзэгдлүүдийг бас анх анзаарч исэн байна тийм. Тий, ер нь бол яг бүх зүйлд нэг ховсон өөрчлөгдөх чадамж байдаг юм байна. Бүх зүйл байгалийн тэгээ байгаль өөрөө бол байнга хөдөлжил байдаг шүү дээ, тийм ээ. Хөдөлгөөнгүй өөрөө байгаль оршин гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид бас өөрсдөө байгаль. Тэгээд бидний одоо чадамж бол мэдээж хүн гэдэг энэ гайхамшигтай одоо төрлийг аваад төрчихсөн учраас энэ дэлхий дээр байх одоо бүгдийг хийж чадах тэм бүтцтэй, бүгдийг хувьсгаж чадах чадвартай хамгийн одоо агууг бас хамгийн одоо мууг хийх тийм одоо чадваруудыг дотроо агуулчихсан ийм л одоо хүн гэдэг гайхамшигтай бүтээл байдаг юм байна л да. Тэгэхээр яг багш маань өөрөө энэ одоо эмч хүн, тэгээд мэсгэлийн эмч. Тэгээд анх бясалгал хийж байхдаа мэдээж тайвшрал амар амгалан одоо мэдэрч ирсэн ч гэсэн хамгийн гол нь эмч гэдэг утгаар нь багштай итгэх итгэл маань илүү их нэмэгдчихлаа. За тэгэл яг багштай бол итгэсэн гол шалтгаан нь бол амнаас нь гарч байгаа үг их чухал байсан. Одоо миний ингээд яад ч дотроос тэ сэтгэлээсээ одоо сүнснээсээ ч гэдэг юм уу ухамсараасаа ч гэдэг юм уу тэ хайжсэн тэр сайхан болгон тэр одоо нэрэл тийм байх та гэдэг үгнүүд одоо багшаас нь унжсэн. Тэгээрээс үг болгоныг одоо шүүрч авах тэгээд ямар одоо ингээд хизээч тэр үгийг ингээд сонсоогүй тэр сайхнуудыг ингээд тэр үгийг сонсохоор ингээд сэтгэл цадаад тэгээд одоо ухамсар сэрээд ч байдаг юм уу нэг л сайхан дүүрсэн тэр гоё мэдрэмжийг авч ирсэн учраас сургалт зарлах болгонд нь явдаг байлаа. Одоо ч гэсэн явж байна. Интервью очиж. Тийм. Интервью очиж сурдаг. Дубай, Мубай гэдэг. Тийм. Тэгээд нөгөө талаараа бол би ч өөрөө ямар шашингүй хүн штэ. Тэгээд эцэг их маань шашингүй байсан болооч тэгдэг юм. Одоо ерөөс огт шашин шүтэж байгаагүй. Тэгээд багш маань бас шашингүй хүн байсан. Тэгээд ерөөс энтхэг хүмүүртлөөсөө яг цэвэр шинжлэх ухаанаа л ярьдаг тийм. За хүний биологийн бүтцийн байдаг. За бид нар бясалгал хийхлээр биднэрт одоо систем бол ийм болно ч гэдэг юм уу тийм ээ. Өвдөж байгаа систем бол ингэж эрүүлж болно. Чиний сэтгэл зүй одоо ингээд тавгүй амар төвшин биш байх юм бол чи энэ дасгалыг хийх юм бол дадуулах юм бол тэний сэтгэл санаа ингэж тайван сайхан болно ч гэдэг юм уу тийм ээ. Хайрын давтамж одоо их бага байх юм бол чи одоо өөрийгөө хайрлаж чадахгүй байвал чи бусдыг хайрлаж чадахгүй шүү дээ ч гэдэг юм уу тийм ээ. Энэ үгнүүд энэ одоо хичээлүүд бол үнэхээр энэ тийм таатай бас байсан одоо бүр сурмаар дахин сурмаар тийм байсан учраас өнөөдөр хүртэл суралцаж яваа сая 1 сард бид нар дахин төрхөө гэдэг нэртэй сургалтанд бас суугаад ирсэн. Багшийнхаа. Тий, багшийнхаа. Тэгээ багш маань одоо 73 настай хүн одоо Дубайд их нэртэйгээ амьдарч байгаа. Тий.
Тэгээ бясалгал хийсэн цагаас хойш хамгийн онцлог нь би өөрөө альч талдаа их өөрчлөгдсөн. Тэгээ би хөвддөг байлаа шүү дээ. Бид нар ч одоо ингээ зүрх хөвдөөл, ходоод хөвдөөл одоо яадаг янз янзын асуудлууд тэр ингээ өдрөөр ямар ч юм уугаг байхад эдгэрч тий одоо эрүүл болох илүү урам зориг орох. За өөртөө итгэх итгэлгүй байлаа. Итгэлээ одоо яаж олж авахаа ойлгодгоо байлаа. За тэр утга учир нь ойлголоо. Улам итгэлтэй, улам урам зоригтой амьдрал гэсэн ямар сайхан, ямар гоё ахшин юм бэ? Энийг ингээд одоо бид мэд хэрэгтэй штэ гэдэг үүднээс одоо олон газар, олон одоо хорхууд, тэ олон сургуулиудад сайн дураараа өөрийнхөө хүслээр одоо олон жил явж зааж сургаж явлаа. За өнөөдөр чулталсан сургаал явж байна л да. За гэх мэтлээ ингээд түүх ярих юм бол одоо хязгааргүй байгаа. Тэгэд гэр орныхондоо сайхан нөлөөлж байна одоо болтол. За би 3 хүүтэй хүн. Тэгээд эрэгтэй хүүхдүүдийг яаж хөгжүүлж, яаж одоо хөг ая тийм ээ одоо амьдралд итгэх итгэлийг баяр баясгалан яаж одоо зориг тэмүүллийг олгохоо ойлгохгүй байлаа. За тэгээд тэрийг энэ ухаанд одоо орсон цагаас хойш тэр болгоны ингээд одоо улам ингэж одоо тийм үр хүүхдүүдэд суулгах, багаар суулгах энэ ажлыг өнөөдрийг бол хийж байна. Тэгээд нэг нь том болсон хүүхдүүдээр ажиллах бол их өөр, багаас нь ажиллах бол тэс өөр. Том болсон одоо 25 таач байдаг юм уу 20-25 та хүүхдэд тэр ажиллах бол нэгэнд 25 жил ургацсан тэр модыг шинээр ургуулна гэж байхгүй шүү дээ тийм ээ. Гэтэл 6 настай хүүхэд 7 настай хүүхдээс эхлээл ажиллах юм бол ямар ч асуудалгүй нөгөө байгалийнхаа гоё нөгөө гоё бүтцээрээ ингээд ургаад эхэлж байгаа хүүхдийн дотоод мөн чанарыг ингээд ургуулад эхлэх юм бол гадна талын физик бол бие бол өөрөө л урагчиж байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл дотоод нөгөө мөн чанар буюу тэр сүнслэг хөгжил нь нөгөө өсөхгүй болохоор хүн итгэл зориг зүрхэн тэр ингээл яг хэвээр ерөөс өсөлт байхгүй. Ингээд нэг тижэл байхгүй урмал яадаг үлээ те. Яг л тийм байт юм лээ. Тэгэхээр багаас нь эхэлж хүүхдээр ажиллах бол маш одоо өөрчлөлтийг өгөх бүрэн боломжтой. Бүрэн боломж. Яагаад гэвэл хүн өөрөө тэр чигээрээ ухамсарт бүтээл. Ухаан гэдэг бол ухааны цар хүрээ гэдэг бол одоо цөөхөн хувийг эзэлдэг бол тийм ээ. Ухамсарын цар хүрээ гэдэг бол маш их хязгааргүй том хувийг эзэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүн бол өөрөө ингээд ухамсарт бүтээл байгаад байдаг. Гэтэл бид нар зөвхөн оюун санаан дээр нь л ажиллаад байдаг. Та оюун санаа бол зөвхөн зүүн тархийг л бараг шахам хүчүүлээд байгаа шүү дээ. Ихэнх сургуулиуд бол одоо харж байхад баруун тархины хөгжил бараг байхгүй. Дуу хөгжмийн хичээлүүд ерөөсөө бараг ордгоо 7 хоногт нэг хүн одоо 2 цагаар ордог байх жишээтэй тий. За биеийн тамирын хичээл гэхтэл маш бага ордог. За тэгээд дээрэс нь тэр шүлэг яруу найраг одоо өшөө одоо бүр хөгжүүлдэг баруун тархийг хөгжүүлдэг зөндөө олон аргачлалууд бол ерөөсөө ингээд бараг байдгүй. Ихэнхдээ зүүн тархи хөгжил дандаа л одоо нөгөө уран зохиол за тэгэл монгол хэл, англи хэл тэгэл нөгөө физик, математик, геометри гэл тий ингээд тэр чигээрээ цолгой тархийг л хөгжүүлээд байгаа болохоос ш нөгөө хоёр бүтц нь хоёул ажиллах хэрэгтэй байдал чинь нэг тал дээр л ажиллахаар чи өрөөсөө үл дээр ингээд догонцоод яваад байгаа хүн чи яаж амьдралд байр суурь авах юм бэ тийм ээ. Яаж хүнтэй нийлэх юм? Яаж хамтарч амьдрч чадах юм? Яаж өөр хүүхдээ хүмүүжүүлж чадах юм? Өөрөө хүмүүжиж чадаагүй өрөөсөө үлдээ нөхөр чинь тий яаж хоёр хөлөөрөө явж хажуудаа байгаа хүүхдээ хөгжүүлж чадах юм те. За гэх мэтлээ ингээд дэлгэрүүлээ ярих юм бол маш их агуу ухааныг одоо сурч авлаа да. Тэгээд ямар шашин шүтлэхгүй байна гэдэг чинь нэг талдаа бол бас нөгөө шашин шүтдэг хүмүүсийн хувьд бол энэ ямар сонин юм ярьдаг хүн бэ гэх бах. Гэтэ хүн болгоны амьдралын одоо хэмнэл өөр штэ тийм ээ. Амьдрах зам нь өөр. Зарим нь шүтдэг бай, зарим нь шүтдэггүй байна тийм ээ. За миний хувьд болохоор би бол биширдэг хүн. Би ямар нэгэн шүтлэг байхгүй. Би юу биширдэг вэ гэвэл би ээжигээ биширдэг. Миний ээж бол маш хөдөлмөрч одоо хизээч дөр хүүхдийн төлөө ханцуу шумлал босдог ийм дайчин тий одоо дээр үеийнхаар бол баатар эмэгтэй байгаа. Би ээжигээ биширдэг. Би багшигаа биширдэг. Манай багш бол ямар ч хүнийг шүүж шүмжлэхгүйгээр ямар ч одоо шашныг тий юу ч байсан одоо ингээд хүн төрлөختний ингээд тий одоо яг нэгдмэл байх тал дээр нь байнга ажиллаж байдаг. Ийм ахаа одоо энгийн хүн байгаа. Тэгээ тийм учраас би багшийнхаа энэ заасан сургаалаар явж байхдаа өдөр болгон би баяр ёсгаланг олж авч улам ирүүлж, улам залуужж те улам нэг амар амгалан одоо гэртээ ороход бол манай гэр бол ингээд амар амгалангийн ордон шиг тийм сайхан байгаа учраас би багшигаа биширдэг те. Ягаад гэвэл тийм сайхан үр дүнгууд гарч байгаа учраас би биширдэг. Би мухар сохроо шүтдэггүй. Тийм. Танд
түрүүн бид нар ярьжсэн манай одоо бидний зорилго бол одоо за миний хувийн зорилго бол Монгол орныг те ингээд сайхан амьдрахад таатай зүхтмааргүй те энэ үлдээд амьдрмаар за гадаад руу аялж болно те тийм орн болох мөрөөдөлтэй зорилготой энд суурь нь яг энэ гэр бүл энэ амар амгалан байдал гэж би бас бодоод байгаа юм. Тэр нөгөө хувь хүн өөрөө дотроосоо бас амар амгалан аз жаргалтай. Тэр аз жаргалыг би бас юу гэж хардаг л та. Ур чадвар гэж хардаг. Тэгэхээр та бас ингээд энийг олон жил хөгжүүлж исэн хүний хувьд бас энэ аз жаргал хаанаас одоо бүтдэг вэ гэж бодож байна. Тэгээ эндээс та өөрөө хэллээ таны гэр бүл бас ингээм амар амгалан байдаг. Би бас адилхан одоо байнга талархдаг нэг юм дадал суулгасан юм. Одоо бяцлаглынхаа дундор ингээд бүх юмд ингээд талархаж идэг. Тэгээд сүүлийн үед бас ингээд анзаарч хахад яг энэ дээр их талархсан юм байлаа. Ажлаа тараад хөдөлмөрлж гэртээ очиход гэр маань үнэхээр бас аз жаргалтай ингээд хүүхд маань ааваа гэд ирээд тэрвэрээд тэгээд гэр бүлтэйгээ аз жаргалтайгаар цаг өнгөрөөдөгт их талархдаг. Тэгэхээр энэ хүн болгонд байгаасаа гэж би хүсдэг юм. Одоо энэ гэр бүлийн амар амгалан байдал. Тэгэхээр энийг бид нар яаж сургууль дээрээсээ хүүхдүүд дээрээсээ хэрэгжүүлэх үү, яаж хөгжүүлэх үү, энэ хөгждөг зүйл үү гэж танаас асуумаар. Маш сайн хөгжих боломжтой. Гэхдээ тарих бол хизээч аз жаргалтай байлгадаг эрхтэн биш байхгүй. За дефолт мод бол тийм. Тэгэхээр хүн бол нүдэрээ хардаг болохоос ам хамраараа харахгүй шүү дээ. Чихээрээ сонсдог болохоос биш нүдэрээ сонсохгүй тийм үү. Тэгэхээр эрхтнүүд өөр ингэсэн ажиллаа хийдэг. Тэрнтэй адилхан аз жаргалыг бүтээдэг хамгийн гол эрхтэн бол зүрх байдаг. Одоо хайр ханаас бий болдго юм бэ гэхэд те хайр бол зүрхний асуудал. Зүрхний давтамж. Зүрхний одоо өнгө гэрэл одоо юу гэдгийг те резонанс одоо юу гэдгийг тэр татах хүч. Хин нэгэнд одоо дурлаа гэж бодоход бол бид нар дурлал гэдэг чинь оюун санааны төвшөнд явагдаж байгаа. Хараад дурлж чинь те. Ямар гоё хүүхэн бэ? Ямар сайхан охин бэ те? Ямар сайхан залуу вэ? Энэ хараад дурлж байна. Тэгвэл хайр энд оршдог тийм үү? Тэгээд мэдээж одоо анхны 5 мэдрхүү бол гадаад ертөнцийг тэг хараад дурлаад хөөе ямар хөөрхөн охин бэ гэж итэл тэр зүрх давхар тэнцээ ажлаа хийж идэг тий. Хайрламаар байна тий. Одоо дурлмаар дурлж байгаа юм чи бас хайрлаа гэд. Тэгэхээр нөгөө эхлээд бол хүмүүс ингэ дурлалцаа сайхан байдаг ч гэсэн хайр хөвжөөгөө учраас тэгээд хэсэг хугацааны дараа дашны мэлж нэм одоо зөндөө олон өдрийг харж нүжир хорим хийгээл 3 жилийн дараа байхгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа чи бол хамгийн муухай хүн байна гэл ингээл хэлдэг үстэй тийм ээ. Тэгэл одоо салнаа хөө гэл ингээс салцдаг ш. Тэгэхээр хайр энэ бол нөгөө суралцах хэвээр хөгжүүлэх хэвээр. Тэрнтэй адилхан аз жаргал бол бас адилхан хөгжүүлэх хэвээр хамгийн том одоо бас нэг сурах ухаан. Тэгээд хайр аз жаргалыг хөгжүүлээгүй бол улс орон аз жаргалын одоо түвшин индекс гэж бид ярьдаг тийм. Аз жаргалын түвшингөөр хамгийн одоо дорой бураа болдог. Тэгээ аз жаргалгүй байх тусмаа эмнэлэг олон байдаг. Шорон олон болдог, архичин олон болдог. Яг тэгвэл тэн дотор байгаа биохим буюу тэр аз жаргалын даавруудыг ялгаруулдаг аргачлалаа бид хэрэглэхгүй байна. Тэрийгээ сурахгүй байна, ойлгохгүй байна. Бид нар яаж нэхлээр ууралдаг дааврууд те нөгөө гомддог даавруудаа илүү ялгаруулад байгаа учраас гомдсон хүнээ харахаар зэв хүрээд та тэрийгээ харахаар салах юм. Энтэй би чадахгүй байна гэдэг. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа юм болгоно ер нь суралцах хэрэгтэй байдаг юм билэ. Тэгээд сурах чадвар нь хүнд хамгийн гол нь байж идэг юм билэ. Одоо энэ жишээлбэл энэ усыг харъя. Энэ усыг хийхэд тулд хүн ямар хөдөлмөрсөн бэ? Энэ савыг бий болгохын тулд те энэ савыг хүний одоо энэ ходоод гидсэн тохируулахын тулд энэ дотор байгаа одоо усыг те бүтцийн одоо ямар бүтцтэй байгааг найруулж одоо гаргаж ирэхин тулд ямар их хөдөлмөр зарцуулсан бол за энийг тэгээ савлаад тэгээд ачаад те дэлгүүрт буулгаад тэгээ худалдаад энэ болгонд чинь дандаа тодорхой хэмжээний чадварууд орж байгаа. Зөвхөн нэг усыг уухтал тийм ба штэ. Тэрэндээ тэр усны хажууд бол хүний одоо хүнийг аз жаргалтай болгох, хүнийг эрүүл болгох те хүнийг ёс зүйтэй болгох, хүнийг их оронч болгоно гэдэг чинь маш энгийн мөртлөөсөө одоо суралцахад зайлшгүй шаардлагатай ухаан. За 1-р ангиас эхлээд 12 дугаар ангийн хүүхдүүдэд
6-аас 18 насны хүүхдүүдэд яаж энэ чадварыг суулгах аргачлалаасаа ярив. Бяцлал. Та гадаад хүмүүстэй англиар ярихаар санаа зовоод ичээд ярьж чаддаггүй юу? Хэрвээ тийм бол та манай Octo AI-та Octo-Learn application дээр хүссэн хэмжээгээр яриагаад автах боломжтой. Магадгүй турист болгоод эсвэл жүжигчний дүрд оруулаад эсвэл бүрд манай AI-тай үерхсэн ч болно. Тэгэхээр энэ бол таны дур. Гол нь та манай Octo AI-тай яг өөрийн төвшөнд маш амархан хялбар үгийг ашиглаад ярих боломжтой гэсэн үг. Олон цагийг зарцуулж AI-тай ярьсны дараа та бодит хүнтэй ярихад ямар ч төвөггүй, гацхгүй, өөртөө ихтэйгээр ярих боломжтой болно. Тэгэхээр та манай Octo-Learn англи хэлний аппликейшнийг татж аваад өнөөдөр үнгүүд уршиж үзээрэй. За одоо подкаст руугаа буцаад орцгоё. За ямарчсан бяцлал бол хийх юм. Одоо чи над руу бас юм асуултууд орж ирдэг. Би нэг 2019 онд нэг бяцлаглалын видео хийгээд 22 онд бас нэг бяцлаглалын видео хийгээд ингээд бяцлаглалын талаар бас их ярьдаг л да. Тэр хоорондыг над руу мессеж орж ирнэ. Бяцлаглалаа яаж хийх вэ гэдэг ч юм уу. Эсвэл заримдаа ингээд бичлэн уулзахдаа би энэ бяцлаглалыг буруу хийгээд ах шиг байна гэдэг ч юм уу тийм. Бяцлал хийхээр ингээд нэг мэдсэн чинь бодол амьсгал дээрээ төвлөрөх шал өөрийн бодоод явж явах юм гэл тэгдэг. Тиймэрхүү асуултууд айгүйх орж ирдэг. Тэгээ нөгөө яаж хийх учраа болохгүй ч. Тэгэнгүүт хоёлаа энэ гой гой үр дүнгуудыг ярьж байна те. Энийг ингээд хайрлах сэтгэлийг хөгжүүлэх одоо саяхан би бас сонсч ирсэн буддийн шашнаас бол бяцлаглалыг ерөөсөө энэ муу бодлыг дарж сайн бодлыг л хөгжүүлэх дасгал гэж одоо тайлбарлаж байгааг нь би сонссон. Тэгэхээр энийг яг яаж таны зүгээс бол яг яаж хэрэгжүүлэх вэ? Дасгалын хамгийн гол аргачлал бол тархинаасаа зүрхэн дээрээ бох. Тархи боддог эрхтэн. Тийм учраас яаж муу бодлыг тийм ээ одоо эерэг болгож хувьсгах вэ гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө аз жаргал маань энд оршиж байгаа. Аз жаргалыг одоо дотроос үйлдвэрлэх эрхтэн бол зүрхний хүрд. Тэгэхээр энд буухгүй бол энэ ч за муу бодлыг хаяа те мань мэдсэн мунши. За нэг сар нэг за өөрийгөө хичих бах те. Тэгтэл яг үнэндээ нөгөө өрн байхгүй юм чинь 1000 энэ дээр подкаст сонсоод 1000 одоо хүний ном уншаад те услаад те сар тэр хүний хичээлд явлаа. За сарын дотор бол 2 сар 3 сар дотор ч юм уу те за муу бодлоо хаялаа гэж хүн бодлоо ч гэсэн муу бодлыг өсгөх ямар олон шалтгаанууд байна амьдралд. Мөнгө хүрэлцэхгүй байна. За ууртай хүн хажуудалд байгаад байна. Өвчтөе хүн хэвтэрт байж байна. Үр хөвгт нь одоо архитар суудагч байдаг юм уу те. Тэгээд муу бодлуудыг өөрөө ирэхгүй үйлдвэрлүүлэх ямар олон шалтгаан бодит ертөнцийн байна. Буцаагаал нөгөөдөг чинь нөгөөд хөрөөгөө орох байхгүй юу. Тэгэхээр тэрийг бий болгохын тулд 2 минутын дасгалаар бид нар зүрхэн дээрээ төвлөрөх дадлыг хийхэд зүрхний нөгөө одоо муу бодлыг ин дотроосоо багаас ахуулаад ингээд өөртөө суулгацсан байгаа тэр одоо хүн тийм ээ эвдэрсэн байгаа нэг хосондоо болон хайрын хүүхдэл 6 нас хүртлээ бол ингээд байгалаараа байж байгаа гой зүрхтэй ийм гой улаан тий одоо ийм гой хэлбэртэй зүрхтэй байж байгаа шүү дээ. Гэтэл тэр чинь ингээд эвдэрч эхэлдэг тий ярдооч эхэлдэг тий нөгөө янз янзын муу зангуу сууч эхэлдэг тий ингээд эвдэрчиж байгаа. Тэгээ энэ эвдэрсэн энэ одоо ингээд дүрс одоо хэлбэр энэ хайрын давтамжийг бид нар буцаагаад бий болгохын тулд энд буцаад ирнэ гэхээс энд юм цээжлээд энд ном уншаад энд подкаст уншиж энэ рүү орлоо сарын дараа жилийн дараа дуслаа байхгүй бол би бяцлал хийдгээч гэсэн хэрнээсээ ямар ч бяцлаглалын нөгөө ахиц байхгүй нөгөө бяцлаглалын одоо 5 жил хийсэн 10 жил хийсэн гэсэн хэрнээсээ тэгээ одоо яриа хөөрөө байгаа байдал угаасаа ингэж харагддаг шүү дээ. Бяцлал хийдэг хүн явхтаа хүртэл нэг юм өөр явдаг шүү дээ. Нэг юм цэгцтэй замбраатай явдаг. Бяцлал хийдэг хүмүүс ерөөхдөө нь бол Чингистэй хаалгаа хахтаа хүртэл тас гэж хаадаг бол бяцлал хийдэг хүн ингэ хаадаг байхгүй. Ялгаатай шүү дээ. Асар ялгаатай тийм. Бяцлал хийдэг хүн бол төрүүлэл ингээл яриад байдаг бол бяцлал хийдэг хүн сонсож байгаа дараа нь хариулдаг байх жишээтэй. Тийм. Тэгэхээр бяцлаглалыг эхлээд зүгээр л татуулдаг юм. Тэр эхлээл бодлого болохгүй чаддаг юм болоо чаддгүй болоо би ер нь чаддаг хүн биш юм шиг байна гэдэг их бодно. Тэр хэрэггүй зүгээр өглөө ослоо 2 минут бяцлаглалыг болсон болоогүй хийлээ. Бодлоор жирээл нь бижигнаалэн тэ хийгээл дуслаа. Дахиад орой суулаа хийлээ. Маргааш суулаа хийлээ. Сар хийлээ 2 сар. Хүссэн хүсээгүй бяцлаглалын нөгөө сойрон сууж ирдэг. Англи хэл эхлээд үзэхэд бид нар шууд ABC гэж уншаад байдаг үстэй.
эхлээд үсгээ үзнэ, дуудлагаа үзнэ, холбооно тий. Ингэж арай гэд нэг англи хэлтэй болно доо. Маш олон сар жилээр сурж иж англи хэлтэй болно шүү дээ. Тэрэндээ л яг адилхан. Бясалгал гэдэг бол бас нэгэн сурах ухаан юм. Муу бодлыг өөрөөсөө олуулна гэдэг бол тэр бясалгалаар дамжуулаад хүн тэгээ өөрийнхөө одоо тэр аз жаргал тэр тайван амгалан байдлаараа дамжуулаад тархины бүтцийг өөрчилж байгаа. Тархины өндөр давтамжтан дээр хүн байгаад байвал хизээч сайн бодол бодно гэж байхгүй. Тэр өндөр давтамжтан дээр байгаад бол хүн өөрөө ирэхгүй сүлдээр айцтай болдог ш. Зүв зүгээр яжаад айгаад идэх байхгүй. Тэгээ тийм хүмүүс чинь тэгээ шууд нэг галзуураа явчихдаг. Зөндөөш та нарын Сүхбаатарын талбаар яваад үзээрэй. Сүхбаатарын талбайн дээр уртлын саадан дотор нэг хэсэг ингээд суугаад үзээрэй. Тэрүүгээр тийм солиотой галзуу зөндөө байгаа. Яагаад гэвэл бид ерөөсөө хүнээ хүмүүжүүлж хөгжүүлж чадахгүй байгаа. Тэндээс л тэр Сүхбаатарын талбай уртлын цэцэрлэг дотроос Монгол хүмүүс өнөөдөр ямар түвшинд хөгжиж байгаа вэ гэдэг нь харагдаж байна. Харамсалтай те бүр угаасаа манай гэрт тэнд байдаг эхлэхөө тэгэл би чинь тэрүүгээр явна тэгэл бүр хүмүүс хайрын сайхан залуу бурхан минь хайрын сайхан хүүхэн гэл хажуугаар нь явахдаа бүр ингээл өрөвдөөл явж байгаа юм ч одоо яалтай байл. Тэгэхээр эн чинь тархины давтамж ингээ те сур бод завсар зайгүй сур бод гисээр байгаа тархины давтамж нь ийм өндөр болцсон. Тэгээ ийм өндөр давтамжийг балбаад ахаар шин галзуур штэ. Энэ чи амрах хэвээр те 2 минут хийх. Тархийг те тайвшруулах хэрэгтэй. Тэгжээж нөгөө нэг ядаж цээжлэгч байгаа юмаа хүртэл бүрэн хүлээж авна штэ. Тэ. Надад нэг юм хэд хэдэн асуултууд төрж байна. За ямар ч байсан энэ 2 минутных юм чинь хоёлаа энэ бичлэгэн дээр бас нэг хийж үзмээр санагдаж байна. Тэгээд би бүр чин сэтгэлээсээ энэ асуултыг асуумаар. Тэр нь болохоор би ингээд өөрөө 10 жилийн турш сүүлийн хугацаанд одоо бясалгалыг онлайнаар ч юм уу тийм эсвэл нэг юм нэртэй бясалгалыг бүтэн циклийг нь дуусгаад ч юм уу хэд удаа дуусгаад эсвэл зарим нэг юм профессор хүмүүсийн бясалгалуудыг ч юм уу ингээл туршаал оролдоод тэгээ өөрөө бас нэг юм бодлуудтайгаа тэмцэлтэйл тэгж явж байгаад одоо зохих хэмжээнд бас ингээ үр дүн үзээ явж байна. Гэхдээ тэр хугацаанд ингээ өөрийн гэсэн ойлголтуудыг гаргаж ирсэн. Тэгээ энэ ойлголтуудаа танд одоо тайлбарлаж өгөх гэх юм уу. Тэгээ танаас энэ ер нь зөв үү буруу юу гэдэг ч юм уу таны үзэл бодлыг сонсомоор байна л да. За тэр нь болохоор би ингэж ойлгосон. За нирвана гэдэг үг санскрит хэлэн дээр үлээх буюу амьсгалж гарах гэсэн утгатай үг юм байна гэж сонссон. Тэгээд энэ үг нь болохоор утгыг нь одоо задлах юм бол зөвхөн аваалын амьсгалыг аваалаа сүулдэ дүүрээд нөгөө дэлбэрэх хэмжээнд хүрэх ч юм уу те. Яг таны төрсөлсөн энэ одоо Сүхбаатарын талбаар явж байгаа хүмүүс ингэ нөгөө бодлынх нь одоо фреквенсийн өндөр дээр ингээд бууж ирэхгүй байна гэдэг ч юм. Тэгэхээр нирванаг хэрэгжүүлнэ гэдэг нь би үлээж гаргах буюу монгол руу орчуулахдаа ангижрах төлөв гэж би хувьд орчуулад байгаа. Тэгэхээр ангижрах төлөв гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өдөр тутам таны хэлсэн шиг тэр муу бодлууд одоо үүсгэх сэтлүүд маш ихээр орж ирнэ. Тэрэн дээр би тогтмол довсонд орж байгаа юм шиг ингэж өөрийгөө ангижруулахгүй болвол тэрэн сүулдэ ингээд ихсээд дэлбэрэх гээд буцаад нөгөө нэг тэр эмх замбраагүй байдал гэх юм уу тохгүй зүрх дэлссэн байдал гэх юм уу үүсдэг гэж ойлгож байна. Тэгэхээр миний ойлголтоор бол энэ бясалгал гэдэг зүйл нь тэр ангижрах төлөвийг хөгжүүлэх тэгээд одоо тэр талархал дээр төвлөрч байт юм уу амьсгал дээр төвлөрч тэр амьсгалын одоо чинь миний энэ бүгж миний зүрхний хэмийг хэмждэг. Тэгээд миний амьсгалын төвшин бүх хэмийг бас хэмжээд нойр хитэн цаг унтсныг хэмжээд утсан дээр харуулдаг байхгүй. Тэгэнгუთ миний анзаарснаар миний зүрхний цохилтын хэм буурах тусам миний нойрны чанар сайжраад тэгээд миний энергийн төвшин бас ингэ сайжирдаг. Тэгэхээр миний хувьд яг бясалгалын зорилго нь энэ байгаа даа. Ангижрах төлөв энэ ингэж одоо өөрийгөө тэр стресснээс ч юм уу яаж ангижруулах вэ гэхээр амьсгал дээрээ төвлөрөөд буцааж авчрах. Яг нэг жимний дасгал шиг буцааж тэр бодлоо амьсгал руугаа авчрах болгондоо амжилттай нэг оролт хийжлээ гэдэг ч юм. Дундуур нь одоо бүтлгүүтээд нөгөө бодолтой автагдаад 5-10 минут дасалтгүй дэмий юм бодоо суучих болно. Гэхдээ нэг удаа тэрнээсээ 10 минутын дараа ч юм авчраад буцаагаад авчирчих юм бол амжилттай нэг оролт хийчлээ гэдэг ч юм. Ингэж хардаг. Тэгэхээр таны хувьд таныхаар бол одоо би нэг зөв ойлгож байна уу? Эсвэл нэмж хасах
зөвлөгөө өгөх зүйлгүй юу байна? Ахаа. Тэгэхээр нөгөө бяцлаглалын техник аргачлалууд их өөр байдаг л да. Багш нар зохиохдоо яаж одоо зовлонгоос салах уу, тэ яаж энэ стресс хямралаас ангижрах уу, яаж ирүүл болох уу гэж хайдаг. Тэгээд өөрөө чинь одоо ярьж байгаа дасгал болохоор прана биеийн дасгал байна. Тэгээд бидний болохоор пранаас өршөөлө дотгошоо орсон илүү хурдтай ухамсарын дасгал байгаа. Тэгээд тэнд бол нэг амьсгалыг ажиглаад авах шаардлагагүй. Аяндаа амьсгал өөрөө жигдэрдэг. Аяндаа нөгөө дасгал маань одоо хөглөгдөд ирэхлээр бодол маань тий 50 давтамж руу оруулцдаг. Тэгэхээр бидний бие бол ингээд нөгөө одоо бидний биеийн биохим тий бидний одоо цусны урсгал за бидний одоо ингээд зүрх одоо судас одоо юу гэдэг нь тий тэр болгон өөр гэсэн үүргээ гүйцэтгэж байгаа шүү дээ. Гэтэл бидний анхаарал төвлөрөл хаана байна? Манай дасгалын одоо гол зорилго нь болохоор зүрхэн дээр байгаа. Тэгээ зүрхэн дээр очиход анхаарал төвлөрөл ухамсар мэдрэмж маань зүрхэн дээр очиход аяндаа бодол саарж аяндаа амьсгалын маань хэмнэл ингээд одоо тий өөрийн гэсэн байгалийн резонанст нэгдэж идэг. Тэрүүгээрээ энэ дасгалыг олдтой байгаад байгаа. Тэгэхээр зүрхэн дээр төвлөрүүлдэг гэсэн үг тийм. Ерөөсө тархинасаа бид зүрхэн дээрээ буугаал тэгэл энэ дээр 9 удаа тоолол тэгэл босготол 2 минут болчдөг. Тэгэхээр бид нар цэг ширтэл 3 удаа амьсгалаа аваад гаргана. Тухайн нүдэн анал толгойн төв дээр, тухны төв дээр 3 амьсгална, хамрын үзэр дээр 3 амьсгална. Доошоо явсаар агаад цэжний төв дээр 9 удаа амьсгалаа аваад гарал 2 минут болчихно. Тэгэл болоо. Хийж үзэх үү? Хийж үзье. За. Тэгтэл ерөөсөө ингээд нөгөө нэг одоо тэнд бол одоо амьсгалаад их юмсан, бодлоо инх юмсан гэдэг шаардлагагүйгээр үр дүн өөрөө аяндаа л бий болчдөг. Тийм болохоор нөгөө заахад их амархан, хөнгөн, энгийн төөрөөд авах ямар ч шаардлагагүй тий. Одоо би тэгин шүү, ингэн шүү гэдэг ямар ч шаардлагагүй. Тинчээ ямар ч хүн хийж болно. Хүүхэд одоо хүн тэр тэгэл хажууд чинь одоо өөрөө чи хүүхэд хэдэн настай, 3 настай, 4 настай хүүхдээ шууд би бяцлал хий гэдэг үгээд ирэхэд хийж чадах тийм төвшнөл дасгал дадлаа. Тэгээ хамгийн онцлог нь болохоор хүүхэд дасгал хийя гээл тэгтэл 1-р ангийн хүүхдээ л гэж бодтол шууд нүдэн анаа л энд ирдэг. Яагаад гэхлээр тэд боддгоо. Тэд төлөвлөдгөө. Тэд ямар нэгэн зүйл нь анализ дүгнэлт хийдгүү. Нүдэн анахтал байгалийнхаа мөн чанар их усүр дээр шууд очдог. Тийм учраас маш хурдан үр дүн гардаг. Тэгээ та түрүүн бас ярьж исэн таны энэ зааж өгсөн одоо энэ 1-р ангийн бүлэг хүүхдүүд одоо чинь өвдөх нь багасж гин гэж байна. Ханаад том уу тусаа дахин харьцангуй бага. За урлагийн үзлэгч байт юм уу тийм зохион байгуулалттай зүйлэн дээр ийм өмнө шууман тарих харьцангуй бага зохион байгуулалттай болж гин гэж байна. Тэгэхээр хүүхдүүд дээр магадгүй хичээл дээр төвлөрөөд дүн нь бас сайжирч гин гэсэн. Тэгэхээр энэ бүх олон талын давуу талууд хүүхдүүд дээр ирж гин тий. Тэгэхээр хоёулаа юу ч гэсэн энийг дурч үзье. Би бас дурч үзмээр байна сонирхолтой. За хийхээс өмнө болж их юм бол нэг юм туршилт хийдгийн уг нь бол тэр туршилтыг хийвэл зүгээр үү? Одоо босч байгаад ингээд тэнцвэр үзээд хийдэг хөө. За тийм. Дарлаа. Үлмээ өргөдөж байгааз. Тэгж байна. Тий. За дахиад нэгүрээ тэгшин. Хүний их зөв зогсох хэвээр. Цамцтай талтай. За нэг тэгшин. За доош нь дарлаа. Дарлаа. Үлмээ өргөдвөл тэгээ боллоо гэсэн үг. За сууч. Өргөж чинь тэгтээ бас тэнцвэртэй байна те. Ямар ч гэсэн бяцлал хийдэг учраас тэнцвэр сайн байна. За дасгалын дараа ямар болох нь гэж үзнэ. Хурууны өндөгнүүдийг нийлүүлээ. Англи хэл дээр чих онгоохын тулд маш их хэмжээний инпут авах шаардлагатай болдог. Инпут гэдэг нь сонсох, унших гэсэн үг. Уйдгартай зүйлийг уншиж сонсох мэдээж хэцүү. Эсвэл бүр ойлгомжгүй өндөр түвшний зүйлийг уншиж сонсох бас хэцүү. Тэгэхээр манай Octolearn англи хэлний аппликейшн дээр та яг өөрийн түвшинд таарсан маш сонирхолтой өгүүлбэрүүдийг бас алдартай зохиолуудыг яг танд тааруулсан төвшөнд уншиж сонсоод инпутээ авах боломжтой гэсэн үг. Хамгийн анх би англи хэл дээр нэг номыг extensive reading гэдэг аргаар буюу ойлгохгүй ч байсан төвлөрж уншсараа дуусгасны дараа миний чих онгойж исэн. Тэгэхээр Octolearn дээр та бас яг ийм аргаар 70 ухамсартай англи хэлийг шингээх боломжтой гэсэн үг. Тэгэхээр та манай Octolearn application-ыг яг одоо татаж аваад үнгүү туршиж үзээрэй. За одоо подкаст руугаа буцаад орцгоё. Хурууны өндөгнүүд нийлэхээр зүүн баруун хоёр тарих тэнцвэртэй байдалтай болно. Нэгэсэндээ бие маань тэнцвэртэй болно гэсэн. За нүдний харалдаа нэг цэг ширтлээ. Нэг болон тохоо ч юм уу цэг ширтээд 1 2 3 нүдэн анлаа.
Нүдэн анаа тохныхаа төв дээр анхаарлаа төвлөрүүлээд амьсгалын 1 2 3 хамрын үзүүрлээ анхаарлаа шилжүүлээ 1 2 3 хамрын үзүүрээс доошоо уруул эрүү хоолн дээр төвлөрөөд амьсгалын 1 2 3 хоолноос доошоо цээж зүрхний хурдан дээр анхаарлаа төвлөрүүлээ. Зүрхний хурд нь 2 хөхний гол байрлана. За тэрийг цээжний төв гэж хэлсэн ч болно. Цээжний төв дээр анхаарлаа төвлөрүүлээд 1 2 3 4 5 6 7 8 9 уртаар амсгаваад гаргая. Гар хөлөө мэдрээ. 2 гараа хооронд нүрээ. Заалгаар нүрээд нүдэн дээр тавь. Нүдэн нэгээ данаад нүдэн нэлээ. За, юу мэдчихэж байна. Толгойд бодол байна уу? Би эл метр чинь тайвшрал. За, сайн. Нэг хэсэгхэн юм бодлогын төвшөнд очино. Хэсэг. Тэр төвшин чинь ингээд нөгөө нэг өндөр давтамжтай тарих юм аа. Давтамжийг намсгаж эхэлнэ. За, энэ намсгсан буюу нөгөө альфа давтамжин дээр хүн юмаа цээжлэх мэдрэмжтэй одоо альва нэг юмд мэдрэмжтэй байх тэр нөхцөл нэг өснө 6 дахь мэдрэгүүгээ сэрэг тэр нөхцөлийг болоод байна. Тий. За одоо тэнцвэр зайлаа. Дөшин дөрлөө. За явсан байна. Үлмийн өргөгдөхгүй. Өргөдгөөз. Тий. За энэ ч ингээд нууцсан байгаа. Ааха. Тий. За тийм болохоор ер нь бол одоо ингээд нөгөө туршилт бол угандуу цаг байгаа. Дахиад ингээд нэг юм сэтгэл санаа зовоосон тий нэг юм одоо зөндөл асуудлууд байгаа шүү дээ биднэрт. Одоо шилэх юм бол яах вэ? Мөнгө төрөг яах вэ? Одоо юу чин яах вэ гэдэг юм. Тэрийг ингээд бодоод эсвэл өнгөрсөн цагийн гомдлоо ч юм уу тий бодлоо буцаагаад үзэхэд шууд ундаг. Тий. Тэгэхээр нэг усандаа энерги тэгээд ухамсар тэгээд цаашаага одоо тий хүний дотоод чадваруудыг хурдсгах ийм чадвар нь зүрхэнд байт юм байна. Энд байт юм байна. Тэгээ бид нар зүрхний одоо нууцыг бол сүүлийн үеийн одоо энэ эрдэмтэд бас хэлж штэ тийм ээ. Зүрхэн дотор ямар их нууц чадамжууд байдаг юм бэ? Зүрхний одоо хаттай зүрх сэтгэлийн одоо тэнцвэр одоо зүрх сэтгэлийн бяд одоо юу ч гэдэг лээ тий. Тэр чинь зүрхэнд байдаг. Түүнээс биш тархины бяд одоо тий тархитай түүнээс одоо зүрхнээсээ хайрлаад байна гэдэг ярьдаг болохоос би тархинаас чамайг хайрлалт гэж ярьдаг үстэй тий. Сэтгэлийн тэнцвэр гэдэг болохоос тархины тэнцвэр тий. Орон болгонд тэгж ярьдаг. Тэгж ярьдаг. Англид бол тийм үү. Одоо юу гэдгийг бүхэл оронд одоо Францаар ч юм уу тий. Миний зүрх минь гэж хайртай үнэ хэлдэг ч үт юм уу. Гэх мэт. Тэгэхээр энэ дан ганц монгол хэлний ч юм уу зүйл биш яг яг тий. Шалтгаантай болоод бүх орон зүрх гэж ярьж байгаа бах тий. Тийм байна. Тэгээд чи уусаа байгалийн яриа байгаа байхгүй бүр тэгээ одоо манай Монголд бол бүр ард түмний хооронд ярьдаг яриа шүү дээ. Тий. Зүрх сэтгэлээсээ би чамд дурлаад. Би чамайг сэтгэл зүрхнээсээ хайрламар байна. Би чамд яг чин сэтгэлээсээ итгэлээ шүү гэж ингэж ярьдаг. Би чамд чин толгооноос итгээд байна гэж ярьдаг шүү дээ. Тэгэж яг ингэ зүрхтэй тэр дотор байгаа хамгийн чадварлаг, хамгийн ох шин болгон зүрхэнд орчдөг байна л да. Тэгээд тэрлөө ингээд бид нар хүүхдүүдээ өдөр тутамдаа дадуулаад байвал тэгээд мөн ч их улс оронд маань одоо хэрэгтэй хүмүүс гарч ирэндээ та бүгдээ одоо тий зорж байгаа зорилго нь биелэн. За миний ч гэсэн одоо нэг бусад түгээч хийсэн юмсан да гэдэг одоо өсөл маань ч гэсэн тий одоо биелээд сайхан болно да. Тий. Зэстэх баярлалаа. Одоо ингээд бас та манай сурагч нарт болон багш нарт биднэрт ингээд заагаад өгөхлөөр бид нар энийг бас ингэж дадал болгож хэвшүүлэх ах.
Тэгэхээр таны яг ярианаас ингээд сонсоход би өөртөө жишээ нь ингээд би ямар хүн баймаар байна гэж их асуудаг байхгүй. Тэрнийхээ төлөө ингээд шийдвэр гаргаж амьдрдаг гэх юм. Тэгэхээр би нэг 1000 хуудастай нэг Миямото Мусаши гэж самурай хүний тухай нэг ном уншаад баг амьдралынхаа зорилгыг тэндээс гаргаж ирсэн. Тэр яг таны ярьсан тэр хүн. Тэрэн дээр нэг анзаарчихсан нэг зүйл нь нэг өөр нэг нэлээд настай ахмад самурай дээр зочилж ирээд тэр хүнийг ингээд баг тулаанд дуудах гэж Мусаши зочилж ирэхэд нь нөгөө хүн тулдахгүй гэд би одоо өндөр настай гарсан тулдгаа болсон гэд явуулдаг. Тэгээ орж ирээд гарах хугацаанд нөгөө ахмад самурай энэ хүн мастер самурай байна гэж шавнартаа хэлдэг. Тэгэхээр шавнар нь гайхаад толгойн эргээд яаж та мэдсэн энэ хүн тулдахын та хараагүй гэдгсэн чинь энэ хүний алхаа гიშгэ орж ирж байгаа нүдний харц тэр хүний амьсгал тэр хүний тэр өрөөг анализ хийж байгаа байдал орж гарахт нь би зүгээр л хараад мэддэг. Энэ хүн мастер самурай байна гэж хэлсэн. Тэр ингээд надад тусаад. Тэгээ би өөрөө бас ингээд 10 хэдэн жил тулааны урлагаар ингээд хичээлж байгаа байхгүй. Тэгэнгუთ манай багш жишээ нь Англид байдаг л та. Тэр багш маань өвдөлд сууж байгаад босч ирэхдээ хүртэл нэг юм ямар ч одоо хичээл зүтгэл байхгүй гэмээр юм салхинд хийсэж байгаа юм шиг босч ирдэг. Зүгээр алхаж гიშгэж яхад нь хүртэл тийм. Тэгээд ард нь очиж зогсохлоор одоо ингээд юм зааж яхад нь ард нь зогсохлоор заавал зай тавьж ингэж ардаа хүн зогсоодаггүй бүр юм дадалтай ч юм. Тэгээд тэр хүнийг би ингээд тэр хүний доор хичээлсээр аваад бас ийм хөдөлгөөн бүрэн юм баг юм бод одоо мэдрэмж дадал нь хөгжчихсэн ийм хүн бас байдаг юм байна. Гэт бас тийм болох юмсан гэж бас би ингээд тэмүүлдэг. Тэгэхээр яг таны энэ яг ярьсан зүйлийг суураас нь сурагч нарт, багш нарт бид нар бүгд энэний төлөө ингэж хичээгээд цаад хүннийхэн тэр ёс зүй та түрүүн бас ярьсан үнэн гэж юу вэ гэдэг. Энэ талаар би бас дахиж асуумаар байна. Тэгэхээр миний үүрэг энэ сургуульд юу гэж харж байгаа вэ гэхээр би энэ сургуулийн соёлыг яаж тогтоох уу, яаж түгээх үү? Энэ сургуулийн алсын хараа зорилгыг хааш нь чиглүүлэх үү? Тэгээд энэ дотор байгаа нэгж одоо баг хамт олон сурагч бүгд юунд итгэх үү? Юуны төлөө зорих үү гэдгийг нь чиглүүлэх нь миний үүрэг гэж би одоо ойлгодог юм. Тэгэхээр яг энд маш чухал холбоотой зүйл одоо энэ таны ярьж байгаа зүйлс холбогдож орж ирж байна л та. Тэгэхээр энэ бяцлаглыг ингэж оруулж ирснээрээ тэгээ цаашаага бас өөр ач холбогдлууд тэгээд яг энэ чухал үүрэг төр ёс зүй тэгээд эргээ таны тэр түр ярьсан үнэн гэдэг зүйлийг би асуумаар. Энэ үнэн гэдэг зүйлийн эрэлд би бас насаараа явж байгаа. Одоо олох гээд л ойртоо дайн гэдгийг мэдэрж байгаа. Гэхдээ яг очичаагүй байгаа. Тэгэхээр таны хувьд энэ юу вэ? Үнэн гэдэг бол одоо хүний мөн чанар шүү дээ. Тэгээ үннийг бол бид нар энэ 5 метр хүн төвшөнд физик ертөнцөөс олохгүй. Яг бол физик ертөнц байнга хувьсчээд байгаа учраас тэнд үнэн бол байхгүй. Одоо энэ дээр ингээ ус байгаа нь үнэн, уучих юм бол дуусчих нь үнэн тий. Нар гарч байгаа нь үнэн, жаргачвал нар байхгүй л гэсэн үг тийм үү? Өнөөдөр хөгжиж байгаа ч гэсэн хэсэг хугацааны дараа хөгжил тий буурч болно, эсвэл сайжирч болно. Тэгэхээр үнэн гэдэг бол 3D, 4D ертөнцид бол олдохгүй бид нарт. 5D ертөнцөөс дээшээгээ бол бид үннийг барьж байгаа. Тэр дөрсгөө ертөнцид үнэн оршдог. Би одоо жишээлбэл танд итгэлээ гэж бодё те. Итгэлээ. Би үнэхээр итгэж шүү гэв. Гэвч тэр итгэл нь хаана вэ? Харагдах юм байна. Бодит ертөнцийн дээр юунд итгэх юм бэ? Яг ингээд нотлоотх л да тэгвэл яаж итгэх юм? Байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр үнэн бол зүрх рүү очиж тэр 5D, 4D ертөнцөөс цаашаага бид үнэнтэй уулзах боломжтой. Тий. За нөгөө талаараа бол одоо танай сургуулийн хувьд мэдээж Монгол орны хүүхдүүд шүү дээ тийм ээ Монгол хүүхдүүд. За гадны хүүхдүүд ч байж магадгүй. Тэгэхээр хүн төрлөختөн гэдэг бол өөрөө зорилго нь хамгийн өндөр хөгжилтэй болох гэж л ирдэг. Хамгийн их урт наслаж, хамгийн их одоо удаан жаргалтайгаар те жаргалыг одоо ингээд тэ урт удаанаар өөрөөсөө бий болох гэж ирдэг. Тэгвэл түүнийг сурах хэрэгтэй.
Сурах гол суур нь ингээд та бүгд те тавьсан байж. Тэгээд та нарыг хараад сая ингээд орохдол хөөх ямар гоё юм бэ те. Ийм сайхан залуу хүмүүс. Тэг ингээд шижгэлсэн залуучууд ингээд зориг нэгтэй, сэтгэл нэгтэй те. Бүр ингээд тэмүүлэл нэгтэй ингээд байж нэг гэдэг бол шууд л ингээл уярлаа шүү дээ. Ингээл зүрх сэтгэл ингээл уяраал тий. Хөөх гэл ингээл өөр ирэхгүй л тест ямар гоё юм бэ гэл дэрвэл одоо ингээл бараг л ингээл шүү дээ. Тэгэхээр танаа хүүхдүүд ингээд зөвхөн арга тал дээр хөгжих юм бол ингээд очны цагийн сургуультай л адилхан л болно. Тэнд илүү харагдах юм байхгүй. За өсрөл тэнд том сургуулийн дипломтой төгсөх байх мэдээж тий, мэдлэгтэй төгсөх байх. За энэ тэмдгүү инженерүүд бий болох байх уу, эмчнэр бий болох байх тийм үү, эдийн засагч нар, улс төрчнөр бий болох байх. Гэвч өнөөдөр улс орны эдийн засгийг харъя. Бид карманда мөнгөгүй л явчих шүү дээ. Мөнгө байсан бол нөгөө хүмүүсийнхаа хуваарлалт нь байхгүй тийм. Тэгсэрнээсээ эдийн засгийн гавьяат гэхэд аваад ахаар гайхаад байгаа байхгүй. Тэгээд ардын багш гэдэг юм тийм. За мэдээж багш нар бол хүүхдийн төлөө зүтгэж байгаа боловч яагаад энэ шорон юм олон байгаа? Яагаад 70 хүртэлх хувь нь тэгээд 35 40 хүртэлх насны хүүхдүүдэд шоронд ийцсэн. Айгүй харамсалтай байгаа байхгүй юу? Яагаад энэ хүүхдүүд уучраа болохгүй веб татчихээн те? Яагаад гараад пив ууж байна? Яагаад тэгээ аж аргал гэдгийг мэдхгүй одоо болтол өөртөө ихтгэлгүй зориггүй толгоогоо онжуулаа те мөрөө авчиад явж байна. Англи хэл дээр ном уншмаар л байдаг. Гэхдээ бүтэн номыг байнга хаа явсан газар авч явах хэцүү. Тэгээд тэр номын дотроос мэдэхгүй үг зөндөө гарч ирдэг. Таны төвшөнд бас ном олддоггүй. Тэгэхээр тэр номыг тэр өндөр төвшөнд уншаад үг бүрийг нь толь бичгээр хайж олох гэсээр байтал шантардаг. Тэгээд тэр ном сүлдээ тоосон даруулаад дуустдаг. Тийм учраас энэ асуудлыг бид нар шийдээд OctoLearn англи хэлний аппликейшнийг гаргасан байна. Тэгэхээр та яг өөрийн төвшөнд өөрийн сонирхолтой номнуудыг урамтайгаар XP цуглуулад найзуудтайгаа өрсөлдөөд бас мэдэхгүй үг бүр дээрээ дараад тайлбартай нь орчуулгатай нь хадгалж авах боломжтой. Түүнийгээ маш үр дүнтэй аргаар давтах боломжтой. Та манай топ 100 XP цуглуулсан хэрэглэгч нарын нэг болох юм бол iPhone 17 Pro Max хүртэл хожих боломжтой байна. Тэгэхээр та яг одоо манай OctoLearn англи хэлний аппликейшнийг татаж аваад үнэгүй туршиж үзээрэй. Одоо подкаст руу буцаж орцгоё. Тэгээд нөгөө том сургууль төгссөний ачааллууд нь хаана гараад байгаа юм бэ гэхээр бид нар яг солгоо тархины хөгжилтэй өрөөсөө өлдөрөө дагнцсан явж байгаа харагдаад байгаа байхгүй. Нэг бодлын одоо фундам сайн тавигдаагүй гэх юм. Тий. Тэгэхээр нөгөө өрөөс нь тал нь хөгжихгүй, арга барилыг хоёрын арга тал нь хөгжөөд бэлэг тал нь хөгжихгүй байхгүй. Тэгээ бэлэг тал дотроо юу агуулдаг вэ гэхээр нөгөө хүнийхэн мөн чанарыг агуулдаг. Нөгөө үннээ агуулдаг, нөгөө хайраа агуулдаг. Нөгөө сэтгэлийнхаа бүх эмоц мэдрэмжүүдийг ёс зүйгээ агуулждаг. Тэр эх оронч байхтэй одоо тэр сайхан эх оронч гэдэг чинь одоо худлаа ярьдгүй хулгай шиг хийдгүй хүн чинь эх оронч штэ. Тийм ээ. Түүнээс ч нэг цаас аваад хогийн савнд хийхийг хинж чадна. Энэ бол зөвхөн майндны асуудал шүү дээ, тийм үү? Тэгвэл тэр сэтгэл зүрх үе тэр спирит чи хаацсан юм бэ? Тэр сөүл чи яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэдэг дээр л хамгийн гол утга учир нь явж байгаа шүү дээ. Тий. Түүнээс махан биений төвшөндөө бол хинж нэг ажлыг л 5 дуурайг авч чадна шүү дээ. Тэгэхээр бид нар махан биений төвшөнд хөгжүүлээд байна л гэсэн. Гэхдээ хөгжөхдөө нөгөө нэг 40 хүрээл өвдгнүүд нь өвдчихдөг. Тий? Нөгөө нуруунууд нь суучдаг 30 хүрээл нуруунууд нь. Ямар ч биеийн тамирын арга зүй байхгүй тий. Одоо физик бие яаж хөгжүүлж, яаж уян хатан байх юм, яаж ардаал насалтлаа тий гой булчин булчинтай тий ийм байх юм гэдгийг мэдэхгүй зүгээр л нэг бөмбөг шидчихдэг ч юм уу тий. За нэг иймэрхүү байдлаар бол биеийн тамирыг арга зах жишээтэй. Ингээ ярих юм бол зөндөө олон одоо асуудлууд байна. Тэгэхээр танай сургуулийн хувьд болохоор ингээд арга талаа чадварлаг багш нараар тий одоо хөгжүүлж байна. За бэлэг талаараа бол за бидний туршлагыг бол авах гэж байгаа юм байна. Тэгээ бид бол 20 жилийн турш энэ ажлыг хийлээ. Тэгээ ямар ч байсан одоо өөрийнхөө мэддэг болгоно ингээд те та бүгдэд дуудлаад өгөхөд бэлэн байна. Яагаад гэвэл энэ бол бидний зорилго байхгүй. Би энийг яагаад сурсан бэ гэхээр бусдад өгөхийн тулд сурсан. Тэгэхээр ингээд та бүдтэй хамтрах гэж байгаа да. Туйл их баяртай байна. Маш их баярлалаа. Бид нар бас маш их баяртай байна. Манай одоо байгууллагын 8 зарчим гэж байдаг. Нэгдүгээр зарчим ёс зүй гэж байдаг юм. Энэгээрээ бид нар нэгдэж, алсын хараа нэгдэж анх хамтрал одоо жишээ нь үүссэн юм. Тэгээд манай жишээ нь одоо 6 дугаар зарчим хайрлах гэж зарчим байдаг юм. Одоо жишээ нь бид нар хүнийг мөнгө олох хэрэгсэл гэж харахгүй. Багш нар байна уу, сурагч нар байна уу, одоо баг хамт олон ажилчин хинч байсан энэ хүн бол одоо хайрлагдах ёстой. Хөгжих ёстой, тэрнийг бид нар дэмжих ёстой, бие бинийгээ хайрлаж ажиллах ёстой гэдэг юм. Тэгээд манай 8 дугаар зарчим одоо abundance mindset буюу одоо баялаг далайцтай сэтгэлгээ гэж одоо орчуулж байгаа бид нар.
Энэ нь болохоор яг таны энэ ярьж байгаа мэдлэгээ бид нар хийж харамлахгүй. Хорвоо хомс биш. Хэрвээ бид нар бүтээж чадах юм бол одоо баялаг хязгааргүй байдаг. Одоо нарны энергийг ингээд бид нар панелаар авчиж болж байгаа шиг өмнө төсөөлөгчгүй зөндөө олон баялаг нуугдж байгаа. Тэгэхээр энийг бид нар сэтгхүүгээ энэ ёс зүйтэйгээр одоо ингэж хөгжүүлж чадах юм бол энэ улсыг хөгжүүлэх бол бүрэн боломжтой зүйл гэж би хараад байна. Одоо жишээ нь би Лондонд амьдардаг байхад Лондонгийн түүхийг үзэхэд 1950-аад онд хамгийн утаатай Улаанбаатараас илүү утаатай жилд одоо өдөртөө хэдэн мянган хүн утаанаас нь болж ордож үрэгддэг байсан. Одоо гой цэвэр агаартай хот. Тэгэхээр энэ боломжтой гэж би хараад итгээд байгаа. Тэгээд энийг одоо баримтлахын тулд за миний хувь хүний зүгээс бол ингэж боддгийн. Зүн совингоо хөгжүүлэх ёстой гэж боддгийн. Зүн совин энэ дотроос gut feeling гэж ярьдаг энэ монголоор бол голын хатгаас гэдэг юм байлээ. Одоо би энэ хорвоод юу хийх гэж ирсэн юм? Энэ зөв буруу юу? Одоо жишээ нь энэ хүнтэй хамтрах нь зөв буруу юу гэдэг ч юм уу. Эсвэл ямар нэгэн шийдвэрийг гаргахад энэ голын хатгаас энэ дотроос яг таны хэлсэн энэ хэсгээс их юм уу да мэдрэгддэг. Энэ мэдрэмжээ одоо үл тоомсорлоод зөрөх юм бол би хөвчлэн алддаг юм байлээ. Тэгээд энэ мэдрэмж нь өөрөө буураад гомдоод гэх юм уу баг ингээд мөхөж эхэлдэг юм шиг санагдсан. Энийг яг дагаад одоо манай 3 дугаар зарчим зөрөгтэй байна гэж байна. Тэр ёс зүйнхаа төлөө ч гэдэм юм тэр зорилгынхаа төлөө зөрөгтэйгээр энийг дагах хэрэгтэй юм. Тэгэхээр энэ талаар та юу гэж бодож байна? Зүн совин гэж хөгждөг үү? Энэ яг юу вэ? Бид нар ингээ зүрхэн дээрээ ирэх юм бол өөртөөгөө олдж байгаа. Одоо зүрхнээс холдчихвол өөрөөсөө гадагшаа 5 м хүүгээрээ дандаа гадагшаа өө гоё мод байна, өө гоё шкаф байна тий. Өө гоё ус байна, өө тийм байна гэдэг. Бид дотгошоо орох юм бол яг өөртөөгөө олдж байгаа учраас тэр өөрийнхөө одоо мөн чанарыг хөгжүүлэх өөрийн ирэхгүй суурь нь тэнцээд зүгээр л тавигдчихж байгаа. Тэгэхээр энд байж байгаа үед бол тэр мэдрэмжтэй өө би энийг хийхгүй. Энтэй суун энэ хүн хандлаа сууч болохоор хүн байна. Тэгээ зүгээр л хайраар биш те мэдрэмж. Тэгээ энэ хүний одоо хөдөлгөөн, энэ хүний зорилго те энэ хүний одоо ирээдүйн хүсэл юу вэ гэдгийг бид нар энэчээ ирж байгаа үедээ тэр зүн совин мэдрэмжээрээ одоо энийг хөгжүүлж байгаа учраас те зүн совин мэдрэмжээрээ тэр хүнээ шууд таних бүрэн боломжтой. Одоо ингээд 20 жилийн турш зүрхний хурдны энэ дасгалыг хийж хахад одоо бүр ингээл одоо энэ хоёр хүүхдийг хараад ч юм уу те энэ хоёр хүүхд юм байна да энэ хоёрын өссөн орчин юм байна нүдний харцан юм байна энэ хоёр дээр нэг ингэж ажиллавал зүгээр юм байна да гэдэг юм зүүн совинч нь өөрөө ирэхгүй. Тэгэхээр нэг баснда өөрийгөө хөгжүүлж ижил бид нар гадаа юу хөгжүүлмээр байгаа вэ? Тэгэхээр гадаа би хэн болох вэ гэдгээл одоо тавьж яана гэсэн үг байхгүй юу? Хөгжүүлж яана гэсэн үг. Тэгэхээр өөрөө эндээсээ холдчихвол энд л байгаа тавил зүгээр бид нар ажилтан парилтаар шиг л болоод те нэг л ажил хийсэн л хүмүүс мөнгө олохын төлөө нэг амин зуулахын төлөө л явж гин гэсэн үг. Гэтэл бид энэ рүү орох юм бол жинхэнэ амьдрж гин гэсэн үг. Тэ зүгээр амьд явах амьдрах хоёр чинь их өөр штэ. Бид бол гадаа зүгээр л амьд явцгаагаад байгаа байхгүй юу? Амин зуулгахын төлөө мөнгө олох гол. Гэтэл энд болохоор бид яг амьдрч эхэлдэг. Амьдрал дотор ч юу байгаа юм бэ гэхээр үнэн нь оршиж байна. Тэр хайр нь оршиж байна. Тэр зүн мэдрэмж тэ зүн совин нь оршиж байна. Өөрөө өөрийгөө таньж байна. Өөрөө өөрийгөө ухаарж байна. Тэгэд өөрөөс ерөөсө бүх зүйл эхэлнэ. Өөрийгөө хайрлаж чадахгүй бол гадаа байгаа хүнийг яаж хайрлах юм бэ? Тэ өөрөө өөрийгөө хайрлах байх чинь асар ууртаа өглөө асаал тасны скал уурлал байвал зүрх пад тэ байхгүй штэ. Өглөө асаал одоо хин нэгэнд гомдол намайг тэгсэн штэ гэдэг л илэг байхгүй штэ тийм ээ. Гэх мэтлээ ингээд өөрийгөө эхэлж хайрлаж ич хүн хажуудаа байгаа хүнээ хайрлах тэр хайрын давтамжийг олж авдаг. Бас хайрыг бол хөгжүүлдэг. Тэгээ бас л ялгаа байхгүй нөгөө огш юм маань энд байгаа учраас эндээс л бид нар олж авна. Тэгээ бидний нөгөө хайгаад байгаа болгон бол яг үүндээ энд байна л гэсэн үг. Юу хөгжүүлмээр байгаа нэ сэтгэл зүй юм уу эсвэл ёс зүй юм уу ухаан ухамсар юм уу итгэл юм уу найдвар юм уу дандаа харагдахгүй. Харагдахгүй хайгаад байгаа болгон чиний хариулт нь энд оршиж байгаа. Тэгээ би бол физикч хүн биш л те. Гэхдээ нөгөө одоо физикийн талаас нь ингээ харж байхад
яг тайлбарлаж байгаа хүмүүс нь харж байгаад яг л бидний одоо тэ ойлгоод байгааг л одоо физик талаас нь ярьж байгаа. Гэвч энэ дэлхий дээр дандаа бүгдээрээ физикч биш шүү дээ. Химийн талаас нь бас ярьж болно те. Одоо жишээлх юм бол чамд ийм дааврууд байдаг, ингэж ялгаруулдаг. Чи дандаа ингэж байвал ийм кортизол ялгараад чи өөрөө дотроос ингэж гэдэг юм уу те. Тэгтэл хүмүүс ерөөсөө бүгдээрээ химч биш шүү дээ. Тэгвэл яах ёстой вэ гэхээр зүгээр өөрийнхөө дотоод мөн чанарыг судлах энэ ухааныг л тэг багаар үрдэд дадуулаад байвал хүсээд байгаа тэр асуугаад байгаа асуултын хариултуудыг олж авах бүрэн боломжтой. Тэр хүмүүс хүн төрөлхтөн дандаа л асуудаг шүү дээ. Би яаж заагаа амьдрах вэ? Би яаж мөнгө олох вэ? Би яаж боловсралтай болох вэ? Би яаж авгаатайгаа нийцтэй сайхан амьдрах вэ? Би яаж аавтайгаа нэг эвтэйхэн шиг амьдрч ядаач гэдэг юм уу те? Би яаж хүүхдээ хүмүүжүүлэх вэ гэд ингээд дандаа асуулттай явж байгаа шүү дээ. Тэгээ асуултын хариулт нь байхгүй. Тэгээ хариулт нь юу юм бэ гэхэлэр онол. Гэвч бид онол биш шүү дээ. Тэгээ бид байгалийн бүтээл. Тэ? Хариулт нь бол яг байгалаа тэр мөн чанараасаа л хариултаа гарч байгаа. Өө нэрээ юм байсан байна. Би хүүхдтэйгээ ярихдаа тийм ээ хамгийн одоо ийм найрсаг тийм үү одоо зөв үгээр тий одоо зөв үгээр тий хэрвээ архиугаад байгаа хүүхдээ бол чи битээ архиа уугаад байгаа чи. Чи архиугаал ах юм гэвэл архиугаал. Тарих тэгж ажилдаг өөрөө. Чи бүр багсгаад ам шүү. Чи ойр дөр нь бол тэгээ ер нь их сайн байна. Гэвэл багсах нь сайн байхыг хичээнэ. Тарих тэгж ажилдаг. Хэрвээ бид нар тий одоо мэдрэмжээр ажилтдаг гэсэн бол дээр үеийн хүмүүс бол өөр их дээрийн тэр Атлант үеийн хүмүүс бол ярьдгүй байсан тий. Дандаа мэдрэмжээр телепатаар ярьдаг байсан маа. Тэгээ тэр хүмүүс бол ингээд хараал бие биенийг ойлголцдог, хаа байсан холоос ингээд телепатаар ярьждаг. Орчин цагийн хүмүүс яадаг гэхээр ам хамраараа ярьдаг тий ам хамраараа амьсгалдаг. Тэгээ бид нар хинтээ ярих вэ гэхээр эсвэл уцаар ярина эсвэл хажуудаа байгаа хүнтэйгээ ярина. Ярихдаа хамгийн эхлээд тэр хүнийг ямар болох гээд байгаа юм бэ гэдэг үгээ зөв сонгоно. Тэр хүнийг уулахгүй болох гээд байгаа бол уулахгүй болох үг сонгоно. Чи уугаад дэжтэй гэвэл угаал байна. Чи бас уугаад ирсэн юм уу гэвэл угаал ирнэ. Тий. Жишээлбэл сайхан одоо нодлон штэ ингээл бүх сургуулиудаар дээрлэхэл дэлгэрэх ёсгүй гэдэг үг явлаа штэ тий. Лозон явлаа. Дэлгэрнэ. Хангалттай дэлгэрнэ. Яг л тарих тэгж ажиллана. Тэрний оронд үе тэнгийн хүүхдүүд бие биендээ хүндэтгэлтэй хандъя гэвэл шууд тэр хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр нэг осондоо бол бидний оюун санаа даалт ухамсар хэн үг хэлнэ, хаана ямар бичсэн байна тэрүүгээр ажиллаждаг. Мөрдөн байцаах газар гэвэл мөрдөх байцаах газар дуусахгүй. Өөр монголчууд шиг амрыг хамгаалах газар гэвэл энэ амар мэндийг хамгаалах чам байна гэж ойлгоно. Тий. Та түрүүн ингээд манай сургууль дээр ирэхдээ ажил бужигнж ийн гэснээр өөрийгөө гяс цацаад буцалж ийн гэсэн тийм. Яг би бас адилхан бас энэ үгэн дээр ер нь бол ач холбогдол өгдөлдөө. Яагаад гэвэл яг таны энэ ярьж байгаа зүйлд итгэдэг. Тийм болохоор одоо жишээ нь зөвхөн хувийнхаа түүхээс ярих юм бол намайг 9 настай байхад манай эмээ одоо лукемия тусны арт хавдраар нас орж ирсэн. Тэгэхэд яг манай үеэлүүд бид нэр ингээд залбираад суужсан байхгүй. Манай үеэлэгч бидрийг суулгаад залбируулаад эмээгийнхаа төлөө залбир гэдэг. Тэгэхэд яагаад ч юм тохиолдлоор ч гэх юм уу би үгээ буруу сонгосон юм шиг санагдсан. Манай эмээг дахиад нэг хоногч болтгоо амьдруулад өгөөч гэхэд маргааш нас орсон байхгүй манай эмээ. Манай үеэл дүү болохоор бүр жоох хүүхэд байсан баг тоглоомоор янз бүрийн муухай үгнүүд барыг хэлээд ингээд инээгээд тоглоом болгоод нөгөө ач холбогдлыг ойлгохгүй явж исэн. Тэгээд надад айгу муухай санагдаад тэгээ би эсэргээр нь манай эмийг дахиад нэг хоногч болтгоо амьдруулж гэж залбирч ирсэн. Тэгээд маргааш нь манай эмээг нас ороход би айгу тийм яг хөө тэр тохиолдол байж болно. Гэхдээ тухайн үеийн хүүхдийн тэр сэтгэл зүйд бол миний үг ямар амар хүчтэй юм бэ гэдэг нэг мэдрэмжийг надад өгсөн юм да. Тэгээд тэрнээс хойш манай аав ээж битгий үхээсэ гэдэг ч юм уу тийм үгийг би ахиж цээрлсэн өөрөөсөө. Яагаад гэвэл хэрвээ нэг бурхан ертөнцийн одоо өөр хэмжээст сонсож байгаа бол битгий гэдэг үгийг сонсохгүй бол яах юм гэдэг бодол орж ирсэн. Тэгээд нөгөө үгнүүдийг нь сонсчвал яах юм гэдэг ч юм. Тэгээд би тэрнээс хойш манай аав ээж мөнх амьдрал гэдэг үгийг бүр ингээд тарин шиг багаас сонсч ирсэн. Тэгээд яг одоогийн байдлаар манай аав эмнэлэгт зүрхний асуудлаас болоод
яг нодлон жилийн 11 сараас хойш ингээ шигдээс болоод байгаа байхгүй. Тэгээ би Монголын бүх эмнэлгээр сая гүйлээ. Тэгээд бүх арга чаргыг хэрэглүүлж байгаад одоо аав маань бас тэнхрэх ер нь шинжтэй юм байгаа. Тэр нь ингээ баярлаад явж байгаа. Тэгээ энэ бас ингээд ачаалал стресс ингээд орж ирнэ. Энэ үед ингээд нөгөө нэг бясалгалын арга гарч үт юм уу. Тэр стрессийг өөрийнхөө ярьж байгаа ангижруулах төлөвтэй оруулж менеж хийн. Тэгээд гомдохын оронд баярлна. Манай аав энэ мундаг эмчнэрийн ачаар одоо ингээд тэнхэрж ирнэ. Амийг нь аварлаа. Тэгээд ингээд яг бодож яхад яг таны хэлж байгаа зүйлстэй би санал нийлээд. Тэгэхээр энэ сургууль дээрээ бид нэр зорж байгаа зүйл нь ерөөсөө л энийг ойлгодог хүн байна гэж таныг би бодож байна л да. Бидний зорж байгаа зүйлийг яагаад гэвэл жишээ нь за мундаг карьер хөвлөө. Түрүүн таны хэлсэн шиг эмч боллоо, одоо хуульч боллоо гэдэг ч юм. Тэгээ гадаадын мундаг их сургуульд явлаа. За энийг бол бид нэр амлахгүй биш. Энэ талаар хичээх гэж амлаж байгаа. Гэхдээ энэний суурьнд нь би их олон одоо карьерийн хувьд амжилттай мөртлөө архинд орсон ч юм уу. Сэтгэл зүйн хувьд юм зовлон дотор амьдарч идэг. Өөрөөсөө зүхтаахын төлөө тэр архийг уудаг ч юм уу тийм. Энэ зовлон ангижрахын төлөө өвчин нандах энэ болгож тэр донтолтуудыг ашигладаг ч байт юм. Тиймэрхүү байдлыг олон хүнээс ч анзаарсан, зарим нэг нөхцөл төр өөрөөсөө ч анзаараад тэмцэлсэн. Тэгэхээр энэний энэ суурь дотроосоо аз жаргалыг олж аваад тэгээд энэ сэтгэл дүүрэн байдлаасаа бусадтай хуваалцахыг хүсэх тэр хүсэл бий болоосаа гэж хүүхдүүдтэй зориод байгаа. Тэгэхээр таны энэ зүйл үнэхээр хэрэг болох юм шиг санагдаж байна. Үнэхээр зөв энэ зорилгот минь одоо энэ хүүхдүүд үнэхээр хүүхдүүд ч гэлтгүү багш нар эцэг их биднэрт хэрэгтэй зүйл шиг санагдаж байна. Тэгэхээр баярлаа. Маш их баярлаа гэж хэлмээр байна. Тийм. Тэгээд танаас нэг сүүлийн нэг юм асуулт асууя. Тэгээд танд бас өөр хэлмээр байгаа зүйл байвал араас нь хэлээрэй. Тэгээд та түрүүн хэлэхдээ таны багшийн үгс танд маш гоё сүнсийг чинь тэжээсэн гэж хэлсэн. Танд хамгийн гоё орж ирсэн зөвлөгөө ч юм уу тийм үг юу вэ? Хэнийгч битгий шүүж бай гэдэг үг их чухал байсан. Тэгээ бид нар бол шүүмжлэхтэй номер 1 шүү дээ тий. Чадна. Харин шүүхгүй байж чадах юм уу? Тэгэхээр сүүлийн үед бол бид шүүхгүй байж сурж байна. Тэгээд ер нь бол шүүмжлэлээр хэнийгч хүмүүжүүлдэггүй. Шүүмжлэлээр хэн нэгэн сайхан болдгоо. Тийм болохоор харин хөгжүүлэхийн тулд хүнийг тэр чадж байгаа хүн болгонд нэг юм чадварлаг тал байгаа, сул тал байгаа. Тэгээд чадварлаг талын илүү тий одоо чадварлаг тал дээр нь илүү дөрөөлж хүнийг тий нөгөө сөрөг муу талыг нь бол багасгаж багасгадаг юм байна лээ. Тэгэхээр багшаа маань тэр бусдыг битгий шүүжээ, бурхан шүүгээг байхад та нарт хүн шүүх хэрэг байхгүй шүү гэдэг үг бол үнэхээр анхудаа сонсож байгаа хөөх ямар сони юм бэ гэж анх сонсч байсан. Тэгээд бидний монголчууд болохоор өвд эцэс маань болохоор наад хүүхдээ шийдэг одоо гмийн ингээд хүлээлэг тий одоо наатаа зохиод ав мөчийн хугацагч гэдэг юм уу тийм одоо тиймэрхүү байлаа шүү дээ. Тиймэрхүү л үгээр нөгөө хүмүүсийг хүмүүжүүлдэг юм байх л гэж ойлгож байлаа шүү дээ. Бид нар одоо би ч гэсэн хүүгээ хүнрээ гэтэл хэнийч битгий шүү гэх ингүүт бүр гайхаал ямар сони. Тэгээд яах ёстой вэ гингүүт даваа тал дээр нь ажил гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ үг бол үнэхээр одоо чухал байсан. Тэгээ хүн гэдэг бол өөрөө ухамсарт бүтээл юм. Тийм болохоор ухамсар дээр нь л ажиллах юм бол ухаан бол ерөөсөө өөрөө цэцгэлээ явчихдаг юм аа. Ухамсар дэлгэрхгүй, цэцгэлэхгүй өсөхгүй бол ухааны тэр жижигхэн потенциал бол хүний жаргалтай амьдруулдаг юм аа гэдэг үг л их чухал байлаа та. Нүд нэгдэж авч пөөх тийм байд юм уу гэл ухамсар нь хаана гам болоо гэл тий. Тэгээ энэ зарчмыг бас би ингээд зөх хэмжээнд ойлгодог хүний хувьд одоо яг одоо энэ залуучуудыг ч юм уу тэгдэг байхгүй. Шүүмжлэхийн оронд давуу талуудыг нь магтдаг. Тэгээд тэр хүнд тэр identity гэх юм уу тэр одоо өөрийгөө тодорхойлолтыг нь эергээр өгчөнгүүд тэр хүн тэр лөө өсөж орж ирдэг.
Яг тэгээд тэр нь биелэлээ болдог юм уу баг. Тийм тэгээд тийм болохоор одоо жишээ нь манай энэ мундаг зураглаач шүү. Манай энэ мундаг одоо эдитер шүү. Чи мэдрэмжтэй шүү гэдэг ч юм уу. Тэрийг нь аль болох бас хэлхийг хичээдэг. Тэгээ яг энэ зарчмын дагуу бас сургууль дээрээ хүүхдүүдийг хэл сурахад жишээ нь муу авлаа, чи алдаа гаргалаа, чи муу байна гэж ингэ шийтгэхийн оронд ялангуяа анхан дунд шатны одоо хэлийг хэрэгжилж сурах гэж байгаа тэр хүүхдэд одоо машиныг барьж сурах гэж хахад чи хизээч машин барихгүй чи чадахгүй юм байна гэхийн оронд тийм тэрийг хэрэгжилж чинь чи зориг гаргаж ярьж гин гэдгийг урамшуулах юм бол тэгээд тэр хүүхдэд тэр хэлийг сонирхолтой байдлаар өгөөдлөх юм бол тэр хэлэнд дурлах байх гэж бодод байгаа. Тэгээд тэр олон хэлээр ярих потенциал нэгдэх байх гэж бодод байгаа. Тэгээ энэ суур итгэлийг нь бас бясалгалаар ч юм уу, энэ лекцээрээ ч юм уу бид нэг аль болох хэлэнд авьяасгүй одоо хийж сурах боломжгүй хүн гэж байхгүй. Зарим нэг хүмүүс илүү хөвгөлтэй байж болно. Гэхдээ бүгд адилхан төвлөрсөн цагаал ихсэх юм бол бүх ур чадварыг хөгжүүлэх боломжтой гэдэг энэ итгэл үнэмшлийг бас хүүхдүүдэд өгөхийг хичээж байгаа. Тэгэхээр яг зарчим үнэхээр яг таны ярьж байгаа зүйлс бидний зарчимтай нэгдэж байна. Бид нэр энэ урамшууллаар одоо энэ урмын овоог босгоно гэж бид нэр ярьдаг. Шантралын овоо биш. Шийдгэлэх юм бол шантралын овоо боссороо тэр хичээл дург бол. Урмын овоог нь босгоолох юм бол магадгүй төгссөн хойноч гэсэн тэр 10 хэл сурахыг үгүйсэх. Тэгэхээр таны энэ заах хичээлүүд энэ бүгдийн өрн үндэс суурь нь болох юм шиг санагдаж байна. За баярлалаа. Тэгээд маш их баярлалаа. Танд өөр хэлэх зүйл байсан уу? За тэгээд Монгол хүүхдүүд маань бүгдээрээ нэг тийм өөртөө ихтэй нүүр дүүрэн тий одоо нүүрэндээ галтай нүдэндээ согтой тэгэл нэг юм сайхан зөв тий одоо ухамсартай нэг юм сайхан байгаасай л гэж хүсэж байна да. Тэгээд зөв ухамсарын суурийг тавьчих юм бол амьдрал бол үнэхээр тий одоо дэлгээд тавьсан одоо юу шиг гэх юм те цэцэг шиг навч шиг одоо жимс шиг ч гэдэг юм уу те тийм одоо гайхамшигтай мэдрэмж тэр ухамсар сэрэхгүй буюу зөв байж чадахгүй бол амьдрал бол там. Тэгээ тэндээс гарна гэхэд бол хэцүү тэр намайг балчиг дотроос тэгээ одоо шигдсэн нэгэнд хөл шигдсэн бол одоо хэцүү шүү дээ гаргана гэдэг бол. Тэгэхээр ингээд та бүдээ энэ эхлүүлж байгаа сургууль те энэ ажил энэ зорилго энэ хүсэл бол үнэхээр одоо бүр бахархаад ханшгүй мундаг сайхан байна. Тэгээд илүү их амжилтыг хүсэн өрөөж байна. Маш их баярлалаа. Баярлалаа.